говийн бүсийг өнөөдөр бид сонсоход бол дөрвөн өөр нөхцөл байдалтай. Хэдий ч говийн бүс байдал бол Монгол улсад ашигт малтмал эрдэс баялагын нөөцөөр баялаг. За аялал жуулчлалын хувьд бид нэр гадны тэр тусмаа аялал жуулчлалч ирж бол энэ говийн бүс тэр тусмаа илс за тэгээд цагаан сувар гэдэг ч юм уу сайхан байгалийн үзэсгэлэнт байгаль. За сэргээгт гэрчим хүчний хувьд бол бас том нөөцтэй энэ дээр томоохон хөрөнгө оруулалтуудыг бас гаднаас татаж чаддаг гэдэг ч юм ингээд дурдаад байвал эдийн засгийн хувьд бид нэр говийн бүсд бол атсар их боломж байдаг. За нөгөө талаас өнөөдрийн өмнөх хэлцүүлгүүдээр ч ярьсан энэ салбарын хөгжил хөрөнгө оруулалтуудаас шалтгаалаад бас ямар сөрөг дагаврууд гарч байгаа тэр тусмаа байгаль орчин за усны асуудал гэдэг ч юм уу олон зүйлүүдийг бол хүндсэн. Тэгэхээр би өөрөө уул уурхайн чиглэлийн судлаач гэдгээр өнөөдөр баг уул уурхайн чиглэлийн асуулт бол байхгүй. Илүү яг та бүхэнтэй холбоотой бодиттой энэ аймаг суман дээр ямар өөрчлөлтүүдийг хийвэл энэ бүсчилсэн хөгжил гэж яриад байгаа энэ хөгжил маань ирж болох юм бэ? Бид нэр аймаг суманд маань яг ямар нөөц боломж байгаа юм бэ гэдгийг зэмөрөө илүү их ярилцъя гэж бол өнөөдрийн энэ хилцүүлгийг бол зорж байгаа юм аа. За тэгэхээр эхний асуултыг би дэнэдэж даргаасгүй микрофоноо тавьшгүй. За тэгэхээр бүсчилсэн хөгжлийн бодлогын нэг зорилт бол хот хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах. За орон нутагт ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх гол одоо зорилготой. Тэгэхээр энэ хүрээнд ер нь орон нутгийн зүгээс ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой юм бэ? Ямар арга хэмжээг жишээ нь Өмнө Говь аймаг авч хэрэгжүүлж байна вэ? За энэ дурлалын зөвлөсөн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ энэ түрүүнд бол нэгдсэн улсын байгууллагын хүн амын шийдэл хөтөлбөөнөөс гаргасан судалгаагаар бол яагаад хөдөө орон нутгаас хот руу ингээд хүмүүс чиглээд байгаа юм бэ? Яагаад хот руу яваад байгаа юм бэ гэдэг дээр бол үндсний 3 шалтгаан гарч ирсэн байлээ. За тэр нь бол одоо энэ уур амьсгалын өөрчлөлт, за ганцууд, тэгээ ажилгүйд л байна орон нутагт. Тийм учраас иргэд маань хотыг зориод байгаа юм байна. Тэнд одоо төвлөрлийг бий болгоод байна гэсэн юм судалгаа гарсан байлээ. Өмнө Говь аймгийн хувьд бол энэ нутгийн шиг гээд мөрийн хөтөлбөр аймгийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр хэрэгждэг. За үүнтэй холбоотой энэ ажилгүйдлийг бууруулахад бол маш олон талт арга хэмжээнүүдийг авч байна. За үүний нэг тод жишээ гэх юм бол бид одоо 70 задгад хоттон бол нэг 90 га талбай дээр ажил төрийн ийм бүсийг жижиг хэлбэрийн ийм бүсийг бий болгож нийтдээ бол энэ дээр 50 ширхэг жижиг хэмжээний үйлдвэр байгуулах зорилт тавиад дид бүтцийн бүх шугам сүлжээ бүх үйл ажиллагаануудаа хийж дуусаад одоо эхнээс үйлдвэрүүд маань ашиглалтанд ороод явж байгаа. Энгээс босруулах үйлдвэр ашиглалтанд орж байна. Хойно тэмээний ноос босруулах үйлдвэр одоо тун удахгүй нээлттэй хийх гэж байна. За хог босруулах үйлдвэр баригдаа явж байна. За сав боглоо боодлын үйлдвэр гэдэг ч юм уу. За асфальтны үйлдвэр, бетон эдлийн үйлдвэр гэдэг ч юм уу. Ийм жижиг үйлдвэрүүдийг одоо энэ Өмнө Говь аймагт бол бий болгоод эхнээс нь ингээд 4-5 үйлдвэр ашиглалтанд ороо явж байна. Энэ бол цаашдаа ингээд 50 төрнө. За ганц Өмнө Говь аймгийнхан бол энийг хийхгүй бай. Бусд 21 аймагаас ирж байгаа энэ бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэн бол урьж байгаа. Энд та бүхэн ямар боломж байна, ямар үйлдвэрийг энд байгуулж чадхаар байна. Энэ газар нутаг дээр энэ дид бүтцийг бий болгосон газар дээр хийгээд ажлын байрыг бий болгооч. 100 ажлын байрыг бий болго, 200 ажлын байрыг бий болго. Өмнө говьчууд энд ажиллая. Өмнө говьчууд шалгаа авахгүй энэ дээр бас мэдээж үйлдвэрүүдэн бариад ингэж. Эргээд Өмнө Говь аймагт 14 одоо уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээ энэ одоо уул уурхайн компаниудтай бол ханган нийлүүлэлт хийх боломж нь бол бүрэн байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг бол одоо бусад аймагуд, бусад 20 аймаг, Улаанбаатар хотоос бол их сонирхдог, асуудаг. Тэгээ энэ зүйлүүд байна. За мөн нөгөө талдаа Улаанбаатар хотоос Говь руу ч юм уу те орон нутг руу явхад очиход ямар даваа тал байгаа. Эрүүл мэндийн тэр шинжилгээ хийх боломж байна уу? Эрүүл мэндийн найдвартай одоо эмнэлэг эмч байна уу? Боловсон хүчин байна уу? За нөгөө талдаа боловсрол мэдээж хүн бол залуу гэр бол хүүхдээ сайн сургууль цэцэрлэгт сурахыг бодно. Тэгж ижил орон нутгийг зорино ш. Тэгж төвлөөс харна. Тэг энэ дээр бол бас Өмнө Говь аймгийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт маш анхаарал хандуулж зөвхөн эрүүл мэндийн салбарт гэтэл нэг жилд 40-60 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ бол мэдээж барилга байгууламж, техник, тоног төхөөрөм, за боловсон хүчний бодлого бүх зүйл орж байгаа. Өмнө Говь аймаг төрийн албан хаагчтай сар болгон 400-аас 600 мянган төгрөгийн дэмжлэгийг үндсэн цалин дээрээс нь гадна нэмж олгодог.
Энэ бол бас энэ боловсруучны бодлого. За энд бол чадварлаг боловсон хүчнүүд бусад аймагаас ирж ажиллаж байна. Багш, эмч гэдэг ингээд ажиллаж байгаа. Энэ бодлогод бол энэ одоо бүссэн хөгжил, за мэдээж энэ 20-50 урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, за Өмнөвөө аймгийн одоо энэ нутгийн шиг хөтөлбөр, эдгээр бол бүгд одоо хоорондоо яг цав нийлж энэ бодлогын бичгээр туссан. Тэгээ энэ ажлууд ингээд хийгдэж явж байгаа. Тэгэхээр бол одоо энэ төвлөрлийг сааруулах, бүссэн хөгжлийн бодлогыг дэмжихэд бол Өмнөвөө аймаг бол тодорхой хэмжээд өөр орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нэлээдгүй зүйлүүдийг хийж ингэж ажиллаж байгаагаар онцлогтой. За байж байгаараа энэ дээр өргөжлүүлээд нэг асуултаа асуучих. Тэгэхээр та бас нүүлгэн одоо шилжид хөдөлгөөний талаар нэлээд бодиттой тов баримтыг хэллээ. Тэгэхээр сүүлийн буюу одоо сүүлийн 5 жилийн байдлаар 2018-аас 2023 онд Монгол улсын иргэд ер нь хаанаас хаашаа шилжин суурьшаад өгнө гэсэн судалгаа бол гарсан. Статистик тоогоор бол мэдээж 1-р Улаанбаатар хот руу, 2-р Төвийн бүс рүү, за энэ Дархан Сэлэнг Төв аймагуд руу, 3-р нь Говийн бүс рүү гэсэн юм тоо гарсан байгаа. Тэгэхээр энэ тоо бол мэдээж уялдаатаагаар энэ Дорногов, Өмнөговь, одоо Дундгов аймаг цаашлаад энэ тодорхой аж үйлдвэрийн хөгжилтэй холбоотой болов гэж бодож байна. Тэгэхээр та бас сая сайн жишээнүүдийг, эрүүл мэнд боловсролын салбарын жишээнүүдийг дурдлаа. Тэгэхээр яг одоо өөр одоо бүс нутгаас Говийн бүс төрсөн Өмнөговь аймагт шилжиж ирж байгаа одоо яг тодорхой мэрэгжилтэй боловсон хүчнүүдэд яг ямар тодорхой зүйлийг та бүхэн санал болгож байгаа юм бэ? Тий. За яг одоо ингээд ирж байгаа хүнд бол яг ийм байна гэсэн юм бол одоохондоо байхгүй. Гэтэ мэдээж нээлттэй Өмнөговь хөтөлбөр, BDD хөтөлбөр бол их илүү өргөн хүрээнд явж байгаа. За мэдээж хамгийн ихэнд шилжиж ирж байгаа хүмүүс бол байр орон сууцны асуудал. За Өмнөговь аймаг сүүлийн 4 жилийн хугацаанд бол 2800 гаруй өрхийг бол одоо орон байртай болгосон. За үүнээс бол одоо 70 задагтаас гадна бусад 14 суман дээр бол 234 өрхийг бол одоо түрээсээ орон сууц маягаар за Ахмад настай хөгжлийн бишэлтэй иргэн залуу гэр бүл төрийн албаа агчтан болоод ингээ байр орон сууц. За энэ зүйлүүдийг бол ихэнд тавьж байгаа. За дараагийн зүйл бол бас л түрүү ярьсан. Яг л нөгөө хүртээмжтэй байдал, за залуу гэр бол мэдээж одоо тав тухтай орчин, тэр одоо нийтийн эзэмшлийн талбай гэдэг ч юм уу, энэ бүх зүйлийг бол харж байгаа. Тэгээ Улаанбаатар хотоос ирж мөн бусад аймагаас ирж байгаа хүмүүс бол илүү олон давхар орон сууц гэхээс илүү хувийн аавс, за хашаа газрыг бол илүү илэрхийлдэг болсон. Энэ зориулж бол нутгийн шиг хөтөлбөрийн хүрээнд бол энэ 70 задгад хотын за мөн дахин шин суурьшлийн бүс рүүгэн бол бүх гудамжаараа цэвэр бохир дулааны шугамуудыг бол татаж энэ дэд бүтцийн асуудлыг шийдэж өгч. Тэгээд гаднаас ирж байгаа иргэд бол тэр хашаа газраа аваад тэндээ илүү хүртээмжтэй байдлаар одоо өөрийнхөө хүссэн загвар хэмжээнд төрүүлсэн байшингаан барих хүсэлтэй байдаг. За нөгөө талаар бас эрүүл мэндийн үйлчлэгийн дээр бол онцгой анхааралж. Монголд хоёрхан байдаг томографи аппаратын нэг нь одоо Өмнөговь 70 задгад бүс онцлогын эмчилгээний төвд байх жишээтэй. Энэ зүйлүүдийг бол төсвийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь хийж байна. Тэгэхээр одоо бусад бүс нутгаас Улаанбаатар хотоос бол шилжиж байгаа иргэдийн тоо бол жил өрхөс нэмэгдэж байгаа. За шилжил хөдөлгөөний хувь хэмжээ нэг жилд бол 2-оос 6% бол харагдж байна. За сүүлийн одоо 2024 онд бол шилжилт хөдөлгөөн 9 сарын байдлаар 2084 иргэн бол бусад 20 аймаг Улаанбаатар хотоос шилжиж ирсэн гэсэн тоо байгаа. Тэгээ энэ бол нэг аль биесний бүртгэлтэй тоо. Энээс гадна Өмнөговь аймгийн хүн ам бол 77 мянгад хүрж байна. За 77 мянган хүн бол одоо даблтан триплтэн 200 мянгаар хүрж байгаа юм. Явуулын хүн ам байгаа шүү дээ. Оюутлогод ирж ажиллачаа шууд Улаанбаатар хот руу явчихдаг. Тэр баруун уурхайд 3 тест ажиллачаад Улаанбаатар руу явчихдаг. Бүртгэлгүй иргэд бол мэдээж байгаа. Тэгэхээр бол яг таны хэлдгээр ялчгүй мэдээж Улаанбаатар хот руу тэгээ дараа нь бол энэ Говийн бүс рүү бол иргэд болоод шилжиж ирэх, суурших, ажиллах, амьдрах орчин нөхцөл нь илүү таатай байгаа учраас нэмэгдэж байгаа. Тэгээ энэ дээр ч бас энэ Өмнөговь аймгийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бол энэ зүйлүүдийг илүү шингэж оруулж өгч байгаа. Бид нар ганц Өмнөговь аймгийн иргэдээс илүү бусад аймагт байгаа чадварлаг боловсон хүчнээ бол тухайн аймагт ажиллуулъя гэдгийг бол гол зорилгоо болж бас бодлогоо барьж ажиллаж байгаа. За маш их баярлалаа. Ингээд дараагийн асуултыг Дорногов аймгийн засаг даргын хамын газрын дарга Хонгор Зул танаас. Тэгэхээр яг саяны асуултаа төстөө. Тэгэхээр Дорногов аймаг бас энэ өөрийнхөө аймагт тэр зам боловсон хүчнийг татах, энэ чиглэлээр хөгжлийн бодлого төлөвлөлтийн хувьд ямар ажлуудыг хийж байна. За тэгээд сүүлийн үед бас энэ шилжин суурьшиж байгаа энэ
тодорхой баримт ер нь бас хэр байна вэ? За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр бол Дорногов аймаг нь Монгол Улсын засгийн газрын одоо томоохон бодлого хөтөлбөрүүд хэрэгжээд эхэлсэн. Одоо ингээд энэ бүсчилсэн хөгжлийн одоо форум дээр яригдж байгаа маш олон одоо төсөл хөтөлбөрүүдээс бол Дорногов аймагт хэрэгжиж байгаа нь маш тодорхой харагдаж байгаа. За ингээд Монгол Улсын засгийн газрын 14 одоо мега төслийн 10 нь бол манай аймагт холбогдож байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ бүсэн нутаг хөгжөхөд тэргүүлэх чиглэл нь бол Дорногов аймаг байна. За яагаад гэвэл Дорногов аймгийн ер нь яг аймгийн манай бодлого маань бол нэгдүгээрт нь бол аялал жуулчлал, хөдөө аж ахуй, за уул уурхай аж үйлдвэр, тээвэр логистик гэсэн дөрвөн үндсэн одоо энэ салбараараа хөгжиж одоо энэ бол хөгжлийн одоо таталцал юм гэж авч үздэг. Тэгээ энэ дээрээсээ болвол байгалийн болон дэд бүтцийн за цаанаасаа өгөгдсөн одоо геополитикийн хувьд бас өгөгдмөл орон нутаг учраас илүү одоо бусад бүсүүдийг бодоход одоо потенциалтай гэж харж байгаа. За тэгээд яг энэ одоо боломжийг ашиглаад бол энэ бүс нутаг маань бол бүсчилсэн хөгжлийн үзэл баримталд зааснаар бол одоо аж үйлдвэр ногоон одоо эрчим хүчний бүс нутаг болохоор одоо ингээд тодорхойлогдчихлоо. Тэгэхээр хүссэн үсээгүй энэ орон нутаг маань бол аж үйлдвэртэй за олон хүн буужинсан ийм орон нутаг болно. Тэгэхээр энэ дээр бол хамгийн гол нь бидний гол баримталж байгаа ажил бол энэ олон аж үйлдвэржилт, дэд бүтэц, за энэ бомтын сэргэлттэй манай дээр одоо 2 бомт хийж байна. Газрын тус боловсруулах үйлдвэр баригдаж байна. Алтан ширээд, гэрэлт говь гээд аж үйлдвэрийн цогцлборууд баригдаж байна. За тэгээд одоо бусад одоо автозам, төмөр замын тээвэр логистикийн төвүүд байгуулах гээд олон одоо төслүүд хэрэгжиж байгаа учраас эдгээр одоо төслүүдэд ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг татах бол бидэрт маш чухал байна. Тэгэхээр энэ ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бол нэгдүгээр эртнээс сургаж бэлтгэх, хоёрдугаарт нь бол ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх. Тухайлбал орон сууцны асуудал. Энэ дээр бол бид нар түрээсээ орон сууцыг Монгол улсад одоо хөдөө аймагуудаас анх удаа одоо энэ хөтөлбөрийг бол хэрэгжүүлээд амжилттай одоо 2 дахь шатаа хэрэгжүүлээ явж байна. За мөн одоо энэ шилжин суурьшигчдыг татахын тулд нэгдүгээр одоо аюулгүй орон нутаг гэдэг хөтөлбөрийг бас хэрэгжүүлж байгаа. За мөн 10,000 айлын орон сууцны хөтөлбөрийг бас боловсруулад одоо зориод явж байна. Ирэх одоо 4 жилийнхаа засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт бол маш тодорхой хөтөлбөрүүдийг тусгаж байгаа. Мөн өгөөжтэй орон нутаг гэдэг хөтөлбөрийг санаачилж байгаа. Өөрөөр хэлбэл энэ одоо уул уурхайн үр өгөөж эдийн засагт орон нутгийн эдийн засгийн чадамж олон тулгууртай болж өсгийн хэрээр эргэн үнд ногдох орон нутгийн өгөөж сайжрах ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр эндээс болвол бид нар одоо орон нутгийн хөгжлийн одоо таталцлыг ингэж авч үзнэ. За мөн түүнчлэн болвол Дорногов аймгийн одоо хамгийн гол эдийн засгийн одоо тулгуур суурь болвол энэ мега төслүүдээс ургаж гарна. Жишээлбэл одоо Монгол Францын хамтарч байгаа одоо ураны төсөлч гэдэг юм уу. За тэгээд одоо манай энэ газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл бол 2027 он гэхэд одоо бүрэн амжилттай өдрөөр харуул хэрэгжиж дуусна. Тэгэхээр энэ бүх одоо төслүүдийн үр шимээр бол орон нутгийн төсвийн орлого, орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн орлого нэмэгдэнэ гэж харж. Тэгэхээр энүүгээрээ бид нар аливаа одоо нийгмийн суурь асуудлуудыг шийдэх бүрэн боломжтой. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж, за мөн одоо нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт гэдэг. Тэгээ бид нар бол эндээс бол хамгийн гол нь аж үйлдвэрчлэлтэд дагаад энэ одоо өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах аж үйлдвэрийн одоо хичнээн ажилтдын одоо хэрэгцээний бүтээгдэхүүн хүнсийг ядаж манай хөдөө аж ахуй эрхлэгчид хангаж явах хэрэгтэй, мал аж ахуй эрхлэгчид. Тэгэхээр энэ хүмүүсийнхээ холболтыг хийж өгөөд энэ аж үйлдвэрийг дагсан одоо жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал өөр ирэхгүй хөгжинэ. Тэгээ энэ дээр бол Дорногов аймаг бол бас бизнес түншлэл хөгжил гэдэг энэ бизнес хөтөлбөрийг санаачлаад энэ онд эхний ээлжинд бид нар 2 тэрбум төгрөгийг орон нутгийнхаа төсөвт тусгаад ингээд төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулад өгөө явж байна. Тэгээ энийг бол цаашид өргөжүүлээд явна. За мөн одоо түрүүн хэлсэн нэг өгөөжтэй орон нутаг хөтөлбөр маань явна. За тэгээд ер нь бол цаашид бид нар бас манай орон нутаг бол бас хөгжлийн корпорац гэдэг одоо орон нутгийн өмчийн ийм одоо хуулийн этгээдийг байгуулад энэ хөгжлийн корпорац маань бол одоо
Дорноговын одоо цаашдын стратеги хөгжил энэ бүсчилсэн хөгжлийн үзэл баримталтай холбогдуулаад цаашид одоо яаж хөгжих, яаж одоо бүс нутгийн интеграц хөгжиж бусад одоо дунд говь, говь сүмбэр гэдэг олон аймагуудаа бас хамтын ажиллагаараа хамт хөгжих ёстой. Тэгэхээр энэ одоо хөгжлийн бодлогыг тодорхойлж идэг ийм хууль этгээдэг байгуулад энэтэй холбоотой бүхэл бүтээн байгуулалтуудын одоо зураг төсвийг боловсруулдаг, орон нутгийн өмчөө хариуцдаг, энэ бодлого хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангадаг. За тэгээ орон нутаг хөгжснөөр мэдээж шилжин суурьших иргэдийн тоо нэмэгдэж, иргэд маань одоо аюулгүй, амар тайван бас хамгийн гол нийгмийн суурь үйлчлэгээ болох боловсрол эрүүл мэндийн үйлчлэгээ сайн байх ёстой гэдэг энэ хөтөлбөрийг гол нь санаачилж байгаа. Тэгээ одоо мэрэгчлээ боловсон хүчин татгах зорилгоор одоо англи хэлтэй Дорноговын хөтөлбөрийг боловсруулад 10 одоо англи хэлний багшийг орон сууцаар хангаад эхний ээлжинд аваад ажиллуулж байна. Тэгээ энэ хүрээнд бол хүүхдүүдийг бас дэлхийн одоо түвшинд гаргах англи хэлний боловсролтой болгоход маш одоо эртнээс анхаарах ёстой гэдэг бодлогуудыг явуулж байна. За баярлалаа. Бас тодорхой сайхан жишээнүүдийг хонгорцуул дарга танилцууллаа. Та би дараагийн асуултыг уянгаа дарга асууя. Тэгэхээр сая сонгорцуул дарга ярьсан энэ аймагуд маань хамтдаа бүсээрээ хөгжих, бие биентэй бас боломжоо хуваалцах гэдгийг бол дурдлаа. Тэгэхээр танаас би бас хөгжлийн бодлого төлөвлөлтийн бас хэлцээний дараагаас учраас энэ асуултыг асууя гэж бодож байна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтал батлагдсанаар одоо хуучин бол аймаг сумаараа төлөвлөгөөгөө хөгжлийн төлөвлөгөөгөө хийдэг байсныг өөрчилж одоо том зургаар хардаг болсон. Тэгэхээр энийг бол нэг талаас одоо энд хуран цугласан бидний хувьд бол дэвшил гэж харж байгаа. Энэ дээр яг аймгийнхаа энэ асуудлыг хариуцдаг таны хувьд бодлоо хуваалцаач та. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За мэдээж энэ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал бол Дундгой аймгийн хувьд бол маш одоо дэвшилттэй том боломж, хөгжих том боломж гэж харж аймаг орон нутгийнхаа хөгжлийн бодлогыг энэ бүсийнхээ аймагуудтай уялдуулах, энэ бүсчилсэн хөгжлийнхаа үзэл баримталтай уялдуулах энэ бодлого юмнууд бол аймаг дээр бидэд явж байгаа. За Дундгой аймгийн хувьд бол энэ ажуулдүр, за уул уурхаан томоохон бүс гэж нэрлэгдэж байгаа өмнө говь, Дорноговь аймагуудынхаа дунд оршиж байгаа энэ орон зайн буюу байршлын давуу талаа ашиглаж хамтдаа хөгжих, хамтдаа одоо дэвжих энэ боломж бол нээлттэй байна гэж харж байна. За Дундгой аймаг бол энэ босоо болон хэвтэ тэнхлийнхаа дагуу тээвэр логистикийн төр байгуулах, за говийн бүсийн энэ аялал жуулчлалыг хөгжүүлэх, за дээр нь уул уурхай ажуулдүр рүү мэрэгчлэлтэй боловсон хүчний одоо нэг хангалт хийх те. За энэ уул уурхаараа бас бид нэр жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлснээр энэ бэлтгэн нийлүүлэгч байх гэх мэт энэ томоохон энэ боломжууд гарч ирж байна гэж харж байна. За Дундгой аймаг бол 2021-оос 24 онд одоо хүний нөөцөө хөгжүүлэх хөтөлбөр, за тэгээд боловсролын чанар Дундгой гэдэг томоохон бас дэд хөтөлбөрөөр хэрэгжиж бас баггүй энэ амжилтанд хүрсэн. За тэр хөтөлбөрүүдээ бас мөн цааш нь үргэлжлүүлж зөвхөн Дундгой биш энэ говийн бүсийн хүний нөөцийг хангалтыг хийдэг. За тэгээд энэ бэлтгэн нийлүүл байх жижиг дунд үйлдвэрлэлийг яг бодиттой энэ өрхийн орлогын түвшин нэмэгдүүлэх энэ бодлогод бас хэрэгжих энэ арга хэмжээ хөтөлбөрүүд эх оны төлөвлөлтөндүүд бас ороод явж байгаа. За баярлалаа. Тэгэхээр бас газар нутгийнхаа байршлаар бас тодорхой үйл ажиллагаануудыг Дундгой аймаг маань санаачлан явж байгаа юм байна. За тэгэхээр би Говьсүмбэр аймаг руу дараагийн асуултаа шилжье. Тэгэхээр Говьсүмбэр аймгийн хувьд бол говийн бүсийн хэрэгцээг үндэслэн хөнгөн үйлдвэрлэл болон хүнсний чиглэлээр үйлдвэр технологийн парк байгуулах гэсэн энэ чиглэл рүү бол нэлээд орохоор ингээд төлөвлөгдөж байгаа юм байна. Тэгэхээр та энэ талаар орон нутгийн санал бодлого бас яаж явж байгаа талаар танилцуулаач. За баярлалаа. Бүгдээрэнд өдрийн мэнд. Нэг авчин зохиомжтой байна. За юуны өмнө бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлагад бодлогын баримтч батлагдсан байж байгаа. Тэгэхээр энэний 6-гийн 3-15 дээр Говьсүмбэр аймаг Баянтал сум дээр үйлдвэр технологийн парк байгуулах гэж батлагдсан байна. Энийг хувийн хвшилтээр суурилсан байдлаар зохион байгуулахаар. Тэгэхээр энэ бодлогын хамгийн том баримтчдээр маань ийм зүйл орцсон байна. Тэгэхээр орон нутаг өөрөө сая манай өмнө говьхан ярьж байна, Дорноговын ярьж байна, Дундгойн ярьж байна. Энэ уул уурхай том хүнд үйлдвэрүүд явах нь байна. Уул уурхай суурилсан том үйлдвэрүүд, том төслүүд байна. Энэ дээр бид нэр юугаараа чадах юм. Газар зүйн байршил гэдэг үзэх юм бол бид нар чи яг одоо
Орос Монгол хоёр улсын хилийн яг голд нь Говьсүмбэр аймаг өрсөж байна. Тэвэл логистикийн хувьд бол яг бас энэ гол суурин бүс дээр нь авцам, төмөр зам, харилцаа холбоо гэдэг энэ бүх юм бидний азар бүгдээр ингэ дайраа өнгөрдөг. Тэгэхээр ийм боломжууд дээрээ суурлаад энэ хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм бодлогыг бол барьж байгаа. Тэгэхээр Баянгсан дээр Mon Excel гэдэг компани 2023 оны засгийн газрын хуралдаанаар ороод парк байгуулах одоо зөвшөөрөл авсан байгаа. Тэгэхээр 2019 онд аймгийн засаг дарагт тухайн компани өсөлтөө парк байгуулах өсөлтөө илэрхийлсэн байдаг. Тэгээ ингээд энэ бичиг заасны ажлууд бол одоо сая харин өглөө ерөнхий сайдын илтгэл бас дурдгажил 700 гараад 760 гэдэг чинь бодлогын шалганд бичиг баримтуудыг нэгтгэсэн юм бодлогын баримтч гарчлаа. Тэгээ одоо тэрний үр дүнд энэ компани маань өөрөө цоошуурлаа авчлаа. Орон нутаг энэ дээр нь дэмжлэг үзүүлж 4000 орчим 3800 гаруйга газрын тухайн хэрэгцээнд авсан байж байна. Ингээд ирэхээр энэ үйлдвэрийг дагсан энэ өөрөө блокчейн дээр суурилсан юм төслүүд явж байна. Тухайн компани бол өөрөө зөвхөн менежментийн хариуцлага явна. Тэгээ бүгдээрээ нийлж хөгжих нэг компани гэдэг юм уу те зөвхөн одоо нэг том компани бүгдийн бүх үйлдвэрүүдийг хариуцдаг. Энэ малын гаралтай бүтээгдэхүүний чи өөрөө бүгдийн одоо амдаас нь ахуулаад яхад нэг 200 орчим үйлдвэр шаарддаг юм байна. Одоо зөвхөн ноолуурыг боловсруулахад ихэд 30 дамжлагтайгаар ингээд хийдэг. Гээд үзэх юм бол одоо ноолуурн дээр тийм байна. Махын одоо боловсруулахад мөн одоо 20 орчим юм дамжлага яг стандарт өнөөдрийн бас хилцүүлийн голны стандартын тухай бид ярьж шít. Тэгэхээр энэ стандартад нийцүүлж бид нар юм хийхийн тулд ийм олон одоо шат дамжлагууд ийм олон үйлдвэрүүд хэрэг болох нэ. Тэгэхээр энийг бол нэг компани ганцаараа дангаараа хариуцсан гэж чадахгүй. Бүгдээрээ энийг нийлдэг. Энэ менежментийн тухайн компани хариуцж явна. За тэгээд Баянгсан дээр маань нийтдээ 20 орчим мянган хүн ажлын хорны хувьд бол энэ тухайн төслөнөөрөө бидэнд танилцуулагдсанаар засгийн хурал танилцуулагдсанаар бол 10,000 ажлын байр болно. Үүнийг дагаад нэг гэр бүлтэй тооцох юм бол нэг 20 орчим мянган хүний ухаалаг ийм хот тэнд бий болох нэ гэдэг ийм чиглэлтэй байгаа. За баярлалаа. Тэгэхээр Говьсүмбэр аймаг маань бас нөхцөл боломж тэр тусмаа өөрсдийнхөө суурин дээр энэ хүнд үйлдвэрүүд, аж үйлдвэрлэсэн аймагуд руу бас энэ хөнгөн үйлдвэр болон хүнсний чиглэлээр бас бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж уялдаж ажиллах нь бас зүйтэй юм уу гэж харагдаж байна тийм. Яг уу энэ нь бол зөвхөн одоо дотоодын хэрэгцээ гэхээс илүүтэйгээр гадагшаа экспортлох гэдэг нь бол хамгийн чухал нь бас байгаа тийм. Жилдээ төслийн танилцуулганд бол нэг нийтдээ 5 сая хондлогоо шилжүүлснээр 5 сая малыг боловсруулах, малаас гарч болох бүх л одоо бүтээгдэхүүнийг одоо ашиглах ийм үйлдвэрүүд байна. За маш их баярлалаа. Ингээд дараагийн асуултаа Бацмаа даргалуу шилжээ. Тэгэхээр Өмнөг аймгийн цогццын сум бол Монгол улсын хамгийн том гэж хэлж болох сумуудын бол нэг. Тэгэхээр энэ танаа сумын хувьд энэ бүсчилсэн хөгжил за энэ одоо ямар давуу болон сул талыг ер нь бол танад авчрах вэ? Мөн одоо танаа сумын одоо өөрийн тань бодлоор давуу сул тал ер нь юу вэ? Том сум байх. За баярлалаа та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. За Өмнөг аймгийн цогццын сум нь үндсэн хүн ам 10,000 гаруй хүн амтай. За хөдөлгөөнд хүн амтайгаа нийлээд нэг 25,000 орчим хүн ажиллаж амьдардаг. За сумын төвд маань 3 том уурхай үйл ажиллагаа явуулж байна. За 3 өөр хөвшлийн, за төрийн өмчөд Эрдэнэс 5-7 уурхай, орон нутгийн өмчөд 5-7 явцад компани, за хувийн өмчөд Energy Resource компани гэсэн 3 уурхайд нийтдээ нэг 8,000 гаруй уурхайчин ажиллаж амьдарч байна. За мэдээж уул уурхай дагсан томоохон бүтээн байгуулалтууд бас суманд маань хийгдэж явдаг. Үүнийг дагаад одоо тээвэр логистикийн чиглэлээр манай сум бас нэлийн одоо хурдтай хөгжиж байгаа юм сум. Хатуу уучлалттай авто замууд баригдсан, нэмээд баригдаж байна. За төмөр замууд баригдсан. За нисэх онгоцны буудалтай гэдээ бид нар нэлийн одоо тээвэр логистикийн чиглэлээр бол өндөр хөгжиж байгаа юм сум байгаа. За үүнийг дагаад бас сумн дээр маань хүн амын төвлөрөл сүүлүүд бол хурдтай нэмэгдэж байна. За тэгээ хүн амын төвлөрөл бий болсноор бол сумын одоо нийтийн худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны салбар гэдэг бусад одоо эдийн засгийн салбаруудад нэлээд одоо ахис дэвшилтэй ийм үзүүлэлтүүд гарч байгаа.
За цаашлаад энэ засгийн газраас хэрэгжүүлж байгаа олон одоо бүтээн байгуулалтууд за 2025 онд хэрэгжих Өмнөг аймагт хэрэгжих 6 мега төслийн одоо ихэнх нь одоо зохицсон суманд хэрэгжинэ. Тэгэхээр цаашдаа ч гэсэн манай суманд ажлын байр олноор нэмэгдэх, иргэд маань өндөр цалинтай ажилд орж айл өрхийн одоо орлого нэмэгдэх, ажлын байраар хангах ийм олон давуу талтай байна. За хүн амын төвлөрөл бий болсноор бас нэлээд бол сул талууд сөрөг үзүүлэлтүүд бас байдаг. За уул уурхай дагсан бүтээн байгуулалтаас үүдэлтэй байгаль орчны дороотол, малын бэлчээр хомсдох гэх мэтчлээ одоо ийм сөрөг нөлөөллүүд байдаг. За дээрээс нь сумын төвд маань хүн ам одоо олноор суурьснаар цэцэрлэг, сургуулийн хүртээмж одоо баг болох, за эрүүл мэндийн хүртээмжгүй байдал, за орон сууцны хүртээмжгүй байдал гээд хүн ам дагсан ийм нийгмийн чанартай олон асуудлууд манай тулгамдж явдаг. Тэгэхээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол бид нар энэхүү сум орон нутгийнхаа энэ олон асуудлуудыг яаж шийдвэрлэх вэ, хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр бас нэлээд бодсон. За ер нь бол манай сум бол одоо сумын статусаар биш хотын статус болж иж бүтэц оронтой төсвийн хувьд ч гэсэн нэмэгдчихэж бид нар энэ олон одоо асуудлуудаас салж чадах юм а гэсэн ойлголт байна. Хот болохын тулд бид нар бол зөвхөн одоо томоохон бүтээн байгуулалтуудыг хийхээс илүүтэй ард иргэдийнхээ амьдрах ая тухтай орчин нөхцөлийг хангах за дэд бүтцийн салбар руу бас нэлээд хөрөнгө оруулалтуудыг хийж ирсэн байгаа. Тэгэхээр би үргэлжлүүлээд нэг асуулт асууж уул уурхай сумын хувьд танаас сум бол улсаас татаас авдаггүй харин улс аймгийн төсөвт бол орлого оруулдаг төлрүүлдэг юм сум байгаа. Гэтэ энэ өөрийн сумын та сая нэлээд олон асуудлууд байна гэж хэлж штэ. Тэгэхээр тэрийгээ бол шийдэх боломжгүйгээр дээшээгээ өгчдөм байна гэж одоо ойлгож байна. Тэгэхээр таны хувьд энэ татварын бодлогын одоо энэ орлого хуваарлтын хувьд таны байр суурь юу ямар байдаг вэ? За манай сум бол өөрийгөө санхүүжүүлдэг цөөхөн сумдын нэг байгаа. За зөвхөн 2024 оны жишээ авахад бид нар 24 онд 78 тэрбумын 73 тэрбумын төсвийн орлого олох юм төлөвлөгөөтэй байгаа. За 73 тэрбум төгрөгнөөс 50 тэрбумын улс аймгийн төсөв туцаагаа төвлөрүүлчихнэ. За 20 гаруй тэрбум төгрөг үлдэн үүнээсээ бид нар 10 гаруй тэрбум төгрөгийн одоо цогцлын суманд үйл ажиллагаа явуулж байгаа 15-6 одоо төрийн байгууллагуудынхаа тогтмол зардал болон одоо цалинг тавьдаг. За үлдсэн 10 тэрбум төгрөгөөрөө бид нар суманда бүтээн байгуулалтын ажлуудыг хийдэг. Тэгэхээр 10 тэрбум төгрөг гэдэг бол мэдээж маш их мөнгө. Гэхдээ манай суманд одоо 2 сургууль үйл ажиллагаа явуулж байна. 2 сургууль маань одоо даас зэтэрсэн, 3 илж ирж байна. Тэгэхээр бид нар энэ 10 тэрбум төгрөгөөр бол нэг сургуульч барьж чадахгүй юм л мөнгө байгаад байгаа. Тэгэхээр би түрүү хэлсэн суманда дэд бүтцийн чиглэлээр ажлуудыг илүүтэй одоо хийж ирсэн тийм ээ. Цахилгаан хангамж, цэвэр бохир, дулааныхаа шугамыг өргөдөх гээд энэ асуудлуудыг одоо бүрэн дүүрэн шийдэж чадахгүй зөвхөн одоо жилдээ нэг салбар руу жоохон тусаах маягтай энэ асуудлуудаа ингээд багаар ингэж шийдэж ирсэн. Гэхдээ татварын тухай хуульд өөрчлөлт орсноор орон нутгийн төсөвт 4 төрлийн татварын орлого ордог болсон. Энэ бол эерэг үзүүлэлт. Үүний хүчин зүйлээр бид нар бол төсвийн орлогоо нэмэгдүүлж чадж байгаа. Гэхдээ цаашдаа бас анхаарах асуудлууд байгаа. Агаарын бохирдлын төлбөрийг 100% одоо улсын төсөв төлрүүлцдэг тийм ээ. Гэтэл яг тухайн орон нутагт жинхэнэ одоо агаар бохирдуулдаг иргэд нь одоо ямар орчин нөхцөлд амьдарч байгаа вэ? Яг тэр буцаага тэр юунаас хүртэж чаддгүй. Тийм учраас тодорхой хувийг орон нутагт үлдээгээд бид нар түүгээрээ байгаль орчин руу чиглэсэн агаарын бохирдлыг бууруулах олон ажлуудыг хийх боломжтой юм болов уу гэж бодож авдаг. Тэгээ бид нар 2023 онд сумаа хотуулах гээд Эрдэнэс тавталгааны санхүүжилтээр цогцлын сумыг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө өгж шийдгэж авсан байгаа. Тэгээ энэ маань одоо 2042 он хүртэл цогцлын сумыг 51 мянган хүнтэй хот болох хотынхаа зураг төсөв бодлогын баримтчигтэй болцсон бид нар. За мөн хотсгоны эрхцэн байдлын тухай үед өөрчлөлт орсноор 25 оны 6 сарын 1-ээс манай сум маань орон нутгийн зэрэгтэй хот болно. Тэгэхээр бид нар өнгөрсөн 9 сард нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Учир юу гэвээс бид нар энэ хот болох гэж байгаа сумаа анханаас нь одоо судалгаа шинжилгээтэй, төлөвлөлттэй, цэгцтэй юм хот болгохын тулд бид энэхүү нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. За бодлогын судалгаа шинжилгээний төвөөс манай сумд бол виртуал хотыг одоо байгуулж өгнө гэсэн. Тэгэхээр бид нар бол хотынхаа анхны суурийг тавилцах тийм ээ. Энэ цогцлын сумд ажиллаж амьдарч олон иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэх суурийг бас тавьсандаа баяртай байна.
За баярлалаа Батцмаа дарга. Ингээд дараагийн асуултаа би Отхон баяр даргаас асууя. Түрүүн бол замын үед чөлөөт бүсийн талаар нэлээд их ярьсан. Тэгэхээр би энэ замын үед чөлөөс бүс ерөнхийдөө энэ замын үед сум нь Монгол улсын нийгмийн эдийн засгт бас чухал нөлөө үзүүлэх үс хөлийн бомбтой за тэгээ чөлөөт бүс байгаа. Тэгэхээр ер нь бол энэ бүсчилсэн хөгжлийн хүрээнд та бүхэн бол одоо өөрсдийнхөө хөгжлийг бас хэрхэн харж яаж төлөвлөж байна вэ? За бүгдээрэнд өдрийн мэнд хүргэе. За замын үед сум маань 2025 оны 1 сарын 1-ээс хот статустай болж байгаа. Тэгэхээр бид хүмүүс энэ бүсчилсэн хөгжлийн үндсэн суурьч баримтаас тулгуурлаад хотын статусаар сумынхаа 25 оны хөтөлбөр боловсруулж цэцэрлэгүүл ажиллагааны хөтөлбөр бодлогын бичвэрнтэй баталж оруулж байгаа. За замын сум маань үндсэн байнгын оршин суугч 20,000 иргэнтэй, төр оршин суугч 5,000 иргэн, өдөр тутамд хилээр дамжин өнгөрч байгаа 6-аас 8,000 иргэнд гээд нэг өдөрт ерөөхдөө төрийн үйлчлэгийг 30 орчим мянган иргэнд үзүүлдэг ийм сум байгаамаа. Тэгээд бид бүхэн сумаа цаашдын бүсгсэн хөгжлийн төлөвлөгөөнд суурилж аялал жуулчлал мөн дээрээс нь хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаараа өөрсдийн суур дэвсгэрээ тавих дээрээс нь хүний хөгжлийн индексээрээ бас энэ төлөвлөлтөө боловсруулж гаргаж ирж цаашдаа хөгжлийг ярих юм байна гэдэг үүднээс 2025 оныхоо цэцэрлэгүүл ажиллагааны хөтөлбөр өөрсдийн бодлогын бичвэрнтэй бас төлхөө тусгаж өгсөн байгаа. За замын сум маань бас өөрөөгөө санхүүжүүлдэг. Аймагтаа татаас өгдөг. 2024 оны сумын төсөв 34 тэрбум төгрөг. Үүнээс 18 тэрбумыг нь аймагтаа татан төвлөрүүлээд үлдэж байгаа нь 15 тэрбум төгрөгөөр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд 3 10 жил 10 цэцэрлэг нэгдсэн эмнэлэг хэмжлэлийн төрийн байгууллагуудынхаа зардлыг өөртөө хариуцаад нэг жилд нь 3 орчим тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгээд явсан маань энэ оны хувьд. Яагаад би энэ төсөв ярьж юм тэгэхээр бас цаашаа энэ төлөвлөлт ярихад бидэнд бас нэг шийдэл байгаа. Энэ юу гэж юм тэгэхээр замууд сумын гайллын газар 2023 онд улсын төсөвт нэг 80 төгрөг орлого төвлөрүүлсэн байдаг. 2024 онд бол 1.6 их 80 төгрөгийн төсөв оруулнаа гэд баталсны одоо энэ 10 сарын байдлаар 1.4 их 80-ыг төвлөрүүлсэн байгаа юм байна. Тэгэхээр бид бас цаашдаа тухайн орон нутагт энэ гайлын төвлөрүүлж байгаа орлогоос тодорхой хувийг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төсөвт нь суурилуулж өгдөг, төсвийн нэг адил зарцуулдаг ийм байдлаар бас шийдвэрлүүлэх хүсэлтийг нь гаргаад энийг шийдвэрлүүлчих юм бол бас байнгын ирэнтэй жишигдэх замууд хот маань сум маань одоо хот статусаар өөрийнхөө даваа байдлыг олж авч бас харьцуулагдахгүйгээр 90 хот шиг бас хөгжих боломж гарч ирэх юм болоо гэж бас ерөөхдөө төлөвлөд байж байгаа. За баярлалаа Отхон баяр дарга. Тэгэхээр замын үед маань бас бидний хувьд монголчуудын хувьд бас чухал бомб. Тэгэхээр энэ бомбын үйл ажиллагаа энэ хот одоо хот болж байгаа гэж байна. Тэгэхээр хотын үйл ажиллагаа маань бас ирэх жил нэлээд өөрчлөгдөж бас явах юм байна гэж ажиглагдж байна. Ингээд цаг бас өмнөх хэсгүүд маань нэлээд хоцроо явцсан байгаа учраас бид бас ерөнхийдөө бол 3 асуулт байсан 2 болгосон. Одоо зарим нь нэг болгоё гэж би бодож байна. Тэгэхээр бас манай панелистууд маань зарим асуултыг давхар ингээд хариулчихж байгаа учраас би бас асуултуудаа багасгах явж. Ингээд Дөрвөн аймгийнхын төлөөс сүүлийн нэг асуултыг асууя та бүхэн бас нэлээ товчхон хариулахыг хичээгээрэй. За түрүүн бид нар уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярьсан. За уур амьсгалын өөрчлөлт бол тэр тусмаа говийн бүс бол ялцчгүй өртөж байна. Энд бол тодорхой асуудлууд ажлуудыг бол хийх ёстой. Энэ зөвхөн байгалийн за нөгөө талаас зөвхөн одоо хүний за нөгөө талаас бас уул уурхай гэдэг ч юм уу те энэ аж үйлдвэр хөгжиж байгаа энэ нөхцөл байдлууд бол бүгд хоршиж байна. Тэгэхээр яг энэ уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөлтийн эсрэг яг Өмнөг аймаг маань яг ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа вэ? За манай аймгийн хувьд бол одоо хамгийн одоо эмзэг асуудлын нэг бол яалчгүй уур амьсгалын өөрчлөлт, зөвлөлт, экосистемийн асуудал байгаа. За энэ асуудал дээр бол яг Өмнөг аймаг
дөрвтэй арга хэмжээнүүд бол одоо хамгийн ихэнд бол зүжлтийг сааруулах, энэ шар шорон шуурхыг сааруулахад бол мод тарих бол хамгийн нэг нэмрээ асуудал. Тэр ч утгаараа Өмнөв аймаг бол Таримал ойн санхаараа бол улстай 1-р хайранд ордог. Маш их модыг тарьж байгаа. За мод тарьсан үндэн бол 3 жил тариад ургуулахад нь бол нэг модон дээр 13,500 төгрөгийн одоо урамшууллыг олгодог. Үндсэндээ жилдээ бол нэг 300-аас 400 сая төгрөгийг бол иргэдээ яг мод тарьс иргэдэд зориулж байгаа. Заргуулээд бол одоо худаг одоо мод тарихтаа зориулж дагах одоо тэр тэдгээр зүйлүүдийг бол хийгдэж байна. За ийм зүйлүүд хийж байна. Үүнээс гадна бол одоо олон төрлийн судалгаа шинжилгээний ажлуудыг хийж байна. За үүн дээр бол одоо амьтан судлал, ургамал судлал, за энэ зөвлөлтийн эсрэг экосистем хамгаалах гэд жил болгон уул уурхайн компаниудтайгаа энэ 14 уул уурхайн компаниудтайгаа бол хамтраад энэ судалгааны ажлуудыг хийж байгаа. Яавал одоо энэ зөвлөлтийг сааруулах, яавал энэ шар сургуулийн эсрэг тэмцэх гэдгийг бол одоо энэ Монголынхон олон эрдэмтэн судлаачтайгаа бол хамтраад жил болгон одоо энэ уул уурхайн компаниуд маань эндээс дэмжлэг үзүүлж хөрөнгөний гаргаад тэгээ Өмнөв аймагт бол энэ одоо судалгаа шинжилгээний ажлуудыг хийгддэг. Бидний нэг том ажил бол яалтчгүй мод тарих ажиллах. Тэгээ говийн бүсийг ногооруулах, ногоо хэрэм төсөл, за ногоо мөр гэдэг олон төслүүд бол бас явж байгаа. За Өмнөв аймаг бол өөрсдөө бие таасан бас төсөөрөө бас мод тарихаас гадна бол уул уурхайн компаниуд энэ ерөнхийлөгчийн тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд бол уул уурхайн компаниуд энэ одоо тэрбум модын одоо 50-аас 60% бол Өмнөв аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд бусад аймаг хот сумдууд бол ийм тарих ийм үүрэг даалгавартай ингэ явж байна. Тэгээд бидний бас нэг гол асуудал бол одоо яг түрүүн би яриагаан бас тавьчлаа. Өмнө бас говийн бүсийн хөгжилтэй их хурлын гишүүд маань хэлж байна, хамтаа ажиллагаанд тарж хэлж байна. Бидний хэрвээ энэ говийн бүсийг хөгжүүлэх байгаа юм бол говийн бүсгийн хөгжил гэж ярих байгаа юм бол энэ ажлыг хийх гэж бол ерөөсөө л усны асуудал шүү дээ. Бид нэр том аж үйлдвэр, дэд бүтцийн уул уурхай бүгд уснаас хамааралтай. Тэгэхээр хамгийн ихэнд бол энэ одоо засгийн газар, хамтсан засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон 14 мега төслийн нэг болох энэ орхон анги хэрлэн тоон төслөө бол хамгийн ихэнд явуулахын зүйтэй юм аа. Тэгж бид нэр дараа нь энэ бүссэн хөгжил, говийн хөгжлийн талаар ярина. Тэгэхгүй бол энэ бисчээрийн усчлалч одоо нүдэн дээр ил байгаа. Энийг бол янз бүрийн эрдэмтдийн тоо, судалгаа, баримт гэхээс илүүтэй зүгээр л малчин айл, тэр ногоо тарьдаг айл гүний удаг гаргахад 50 м-ээс гардаг байсан бол гархан байсан байна. 100 м-ээс гархан байсан байна. 150 м-ээс зарим газар гарахгүй. Тэгэхээр энэ бол бодит жишээ. Гүний ус бол ингээд айжимдаа доошлж байна. Энэ сэргийгдэхгүй энэ одоо гүний усаан бол хайрлаа. Тэгэхээр энэ үерийн ус, за тэр одоо энэ хангаад аваад одоо мэдээж гадагшаа гарч байгаа энэ уснуудаа бол говьруугаан татах ажлыг л хамгийн ихэнд хийж бас уриалмаар байна. За баярлалаа. За баярлалаа таны өдөрч дараа ингээд хонгор зүйл даргасан. Та түрүү хүний нөөцийн бас нэлээд их ажлууд хийж байгаа том энэ 14 жишээний төслийн 10 төсөл холбоотой гэсэн. Тэгэхээр та энэ дээр яг бодит тодорхой жишээнүүдийг дурдвал яг ямар одоо нөхцөл байдал, сургалтын ч юм уу те хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр яг ямар үйл ажиллагааг хийж байгаа. Энэ маань бас энэ бүсийн бусад 3 аймагтаас яаж холбогдох вэ? За аж үйлдвэрийн бүс нутаг болж байгаатай холбогдуулаад мэрэгжлийн боловсон хүчний нэг дадлаг сургуулийн байр гэдэг агуулгаар Өмнөв аймагт сургууль нь манай дээр дадлаг цогцлбор гэсэн ийм хоёр төсөл бол бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын 3-5 дахь зүйл дээр яг орчихсон байж байгаа. Тэгээ энэ дээр бол одоо нэгэнт уул уурхай, дэд бүтэц, за тэгээ хөдөө аж ахуйн салбараач гэсэн хөгжүүлэндээ энэ чиглэлийн боловсон хүчнүүд ялангуяа аж үйлдвэрийн паркууд дээр ажиллах, газрын тосны үйлдвэр дээр ажиллах мэрэгжилтэй боловсон хүчин, за мөн одоо төмөр замын ажилтнуудыг бэлтгэхтэй холбоотой Дорногов аймагт бол бас мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв байсны политехникийн коллеж болгоод одоо өргөжүүлээд явж байгаа. Цаашид энийг бол яг энэ одоо бүс нутгийн энэ эдийн засгийг тэтгэх энэ аж үйлдвэрийн салбарт ажиллах боловсон хүчнүүдийг бэлтгэе. За тэгээ Өмнөв аймагт бэлтгэх юм байна. За яг дадлагыг нь бол манай аймагт хийх юм байна гэдээ одоо техник эдийн засгийн үндэслэлийн судлагдаад яг явж байгаа. Цаашид бол ер нь ерөнхий сайдын маань ихтгэл дээр ч гэсэн гарсан. Хамгийн гол нь одоо дараагийн шилжилтүүд бид хүний нөөцийн гол менежментийн асуудал. Тэгэхээр хүний нөөцийг бол одоо салбарт нь бэлтгэх асуудал гэдэг бол нэн тэргүүний тавигдж байна. Ялангуяа одоо бүр бага наснаас нь хүүхдүүдийг
орон нутгаа хөгжүүлэх тэр бодлого ирмэлцэлтэй болгож хамгийн гол нь одоо манай боловсролд бэлдээд байгаа хүний нөөц хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа хүний нөөц хоёр маань зөрүүд байна. Тэгэхээр энэ зөрүүг арилгах яг одоо энэ эрэлт хэрэгцээтэй байгаа мэрэгчлэр ялангуяа энэ одоо цахим шилжилт энэ хиймэл оюун ухааны чиглэлээр энэ хүүхдүүдийг бол маш сайн сургах хэрэгтэй. Цаашид одоо мөн одоо төрийн албаны хүний нөөц гэсэн бэлтгэхгүй бол манай дээр бас төрийн албаны сул ажлын байрууд нэлээд байгаа. Тэгээ багш эмчнэрийн асуудал байна. Төмөр замын ажилтнууд дэд бүтцийн ажлууд байна. Тэгээ эдрийг л одоо шат дараатаа бэлтгэх, эргэж одоо орон нутгийн тэтгэлгээр сургаад эргэж хүүхдүүдийг авчирж ажилуулах бас их сайн арга. Тэгээ хамгийн гол нь орон сууцаар хангах. За эргээд ирээд одоо хүүхдүүд маань эргээд орон нутгтаа эргээд ажиллахад нь маш одоо амар тайван бүх одоо хэрэгцээ шаардлага нийцсэн хүний хөгжлийг хангаж чадхуйц л ийм орон нутгийг бид нар бүрдүүлж чадах юм бол эргээд боловсон хүчнийхээ нөөцийг бэлдэх боломжтой гэж үзэж байгаа. За тэгээд манай дээр чинь бас 60 жилийн түүхтэй бас анагаах ухааны одоо их сургуулийн салбар сургууль байдаг. Тэгээ энийгээ ч гэсэн бид нар бүсийн одоо том эрүүл мэндийн чиглэлийн сургууль болгож өргөжүүлнэ гэсэн бодолтой одоо том сургуулийн цогцлбор энэ төр барих гад ингээ явж байгаа ажлууд бол нэлээд хийгдээ явж байгаа. За баярлалаа онгод зурлаарга бас тодорхой жишээнүүд дурдлаа. Хүний нөөцийн асуудлыг шийдэхгүйгээр хөгжил мэдээж ирэхгүй. За дараагийн асуултыг би аялал жуулчлалын салбар руу оръё. Тэр зам Дундгой аймаг маань бас аялал жуулчлалын тодорхой боломжтой тэр дундаа цагаан сувраг гэдэг ч юм уу бид бүх ер нь бол сайн мэддэг газрууд гэвэл тэгэхээр яг энэ аялал жуулчлалын чиглэлээр бас хэрхэн одоо энэ аялал жуулчлалын бүс буюу те Өмнө Говь, Дунд Говь энэ одоо бусад аймагуудтайгаа бас юм кластерын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ямар төлөвлөлт, ямар бодлого танай аймгийн хувьд хийж байна вэ? За бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын 3-6-д бол яг энэ цагаан сувраг орчимд палеонтологийн нөөцөд тулгуурласан аялал жуулчлалын бүс бий болгоно гэж заасан байгаа. За эдийн засаг хөгжлийн яамтайгаа хамтраад манайх энэ цагаан сувраг орчимд байгуулах палеонтологийн нөөцөд тулгуурласан энэ аялал жуулчлалын бүсийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулад авсан байна. За энэ ерөнхий төлөвлөгөөний дагуу одоо энэ бүсчилсэн хөгжил маань шинэ стандарт гэж ярьж байна. За стандартад нийцсэн энэ аялал жуулчлалыг энэ төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ гэж бидэд бас төлөвлөөд явж байна. За ерөнхий төлөвлөлтийн дагуу бол цагаан сувраг орчимд бол энэ дил уул, за морин толгойн цав гэдэг энэ бас өв соёлын хадны суг зургийн одоо энэ байгалийн энэ галерей 15-6 км үргэлжилсэн энэ байгалийн тогтц байдаг. За энэ бүхнийг өрмөц байдлыг хадгалсан одоо тэнд байгаа аялал жуулчлал эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд маань нэг хэвийн биш тий. За нэг хэсэг нь энэ байгалийнхаа бүтэц энэ зохион бүтэц энэ юуг тогтцыг харуулсан хэлбэртэй байхад нөгөө хэсэг нь одоо яг тэр орчинд амьдарж байгаа ахуйг харуулсан байдалтай ч юм уу тий. Нөгөө хэсэг нь болохоор яг энэ палеонтолог энэ өлөг гөрвлийн энэ олдор олддог энэ хэсгийг харуулсан энэ үйл ажиллагаа явуулдаг байхаар ийм стандарт тогтоож за энэнийхэн дагуу аж ахуйн нэгж энэ аялал жуулчлал явуулах энэ байгууллагуудаа сонгох маркаар явна гэж бодож байгаа. За дээр нь ганцхан цагаан сувраг гэлтгүү Дундгой аймаг бол газрын чулуу, баг газрын чулуу, онг гэд ингээд бас өрмөц энэ аялал жуулчлал хөгжих боломжтой энэ бүсийн говийн бүсийн аялал жуулчлал хөгжих боломжтой энэ бүс нутаг байдаг. За аймгийн хувьд одоо жил болгон гадаад дотоодын жуулчлалыг татсан энэ олон арга хэмжээ, ивент арга хэмжээнүүдийг бас зохион байгуулаад сурчиж, за их газрын чулуунд их газрын чулууны задгай театрыг ашиглаад уяхан замбуу твийн наран гээд урлагийн их наадам, за энэ цагаан сувраг орчмын тэр од айгуу тэгэд тод харагддаг тэр байдлаа ашиглаад энэ сэтгэшгүй оддын чуулган, за Адаацэг сумын сүм хөхбөрд дээр адууны өв соёлын баяр, за хулд үлзээтийнхаа энэ тэмээн сүргийн нутгийг бас яага тэмээний баяр гэх мэтчлийн энэ арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулад явж байгаа. За баярлалаа. Маш их баярлалаа уянга дарга. Ингээд сүүлийн асуултыг би Бат Эрдэнэ даргаас асууя. Тэгэхээр өнөөдөр бас эхний хилцүүлэг бүсийн хөгжилтөөр их хурлын гишүүд, засгийн газрын гишүүн бас ярьж исэн. Энэ логистикийн асуудал, тээвэр логистикийн асуудал. Тэгэхээр Говь Сүмбэр аймаг маань бас байршлын хувьд энэ говийн бүстэй, за тэгээ төвийн бүс, зүүн бүс гэдэг ч юм уу нэлээ энэ уулзуур дээр байдаг. Тэгэхээр яг энэ тээвэр логистикийг хөгжүүлэх чиглэлээр бас танай аймгийн хувьд
энэ өөрсдийнхөө энэ байршил дээр тулгуурлаад ямар одоо ажлуудыг хийж эхэлж гин гэх юм уу да, хийхэд ер нь боломжтой гэж харж байна. Яг энэ бүсчилсэн үйлчлэл үзүүлбэрийн батлагдсанараа Говьсонбор аймагт бас нэлээдгүй юм энэ бодлогын том баримт бичигт олон ажлууд хийгдэхээр тусгагдсан байна. Тэрний нэг нь хуурай бомбтыг байгуулна гэдэг өглөө бас ерөнхий шадар сайд илтгэл дээр гарч ирсэн. Тэгэхээр Говьсонбор аймаг Сүмбэр сумын дээр хуурай зам бомб байгуулагдах нь байна. Яагаад гэвэл энэ өрөөсөл газар зүйн байршилны давуу тал байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь мөн одоо бодлогын баримт бичигт тусснаар Чингис хаан хот, Чойр хотоос Мандлгав тэгээд цаашаа 12 хотыг холбосон автозамын ажлууд тал талаас эхэлж байна. Тэгэхээр бид нар заавал одоо Улаанбаатар хотод тэр түгэлтийг хийх биш. Тэр төгжил рүү орж түгэлтийг хийх биш. Говьсонбор аймаг дээр энэ газар зүйн байршлийнхаа хувьд бол хамгийн боломжтой юм а гэж эдийн засгийн хөгжлийн яамд тухайн үед бол үзэж бид нар яг энэнийхээ хүрээнд бас тодорхой хэмжээний хот төлөвлөлтөө шинээр хийсэн байна. Тэгэхээр яг энэ замын уулзуур Занглаа бүс дээр байж байгаа учраас энэ тэвэл энэ дэд үтсийн давуу байдал дээр суурилсан нэлээд төлөвлөлтүүдийг хийсэн байна. Мөн манайхын чинь тойрсон нөгөө уул уурхай бас нэлээд байгаа. Дундгов аймаг, Өмнөгов аймгаас ч ирлээ. Сая ковид үед ч одоо манайх түүгэндээ 2 сая тонн уул уурхай бүтээгдэхүүнийг тээвэрлэлээ. Бүх бомбтууд хаагдсан байхад манайхаас ачаалт тээвэрлэлт хийгдчихсэн. Тэгэхээр яг энэ дэд үтсийн давуу талыг ашигласан төлөвлөлтүүд бол нэлээд хийгдсэн байгаа. Мөн одоо Багнуураас Чойр хот руу, Чойр хотоос Сан шанд руу гэсэн 220 кВ-гийн одоо эрчим хүчний бас төслийн ажлууд ингээ эхлээд төвчнэ. За баярлалаа Батэрдэн дарга. Тэгэхээр говийн бүс гэд бид тэр цэцмаяг орон нутгийн хөгжил сэдвт ингээд хилцүүлэг маань үгээр дуусж байна. Тэгэхээр энэ хилцүүлэг маань мэдээж нэг цаг төлөвлөгдсөн гэсэн идэж хоцорж эхэлсэн учраас би бас та бүхнээс асуулт авч чадсангүй энэ дээр үлцэл өчье. За говийн бүс маань та бүхэн манай панелистуудаас сонссон бах. Аймагаараа сум сумаараа хөгжих асуудал бол бас тодорхой хэмжээнд ард хоцорсон юм байна. Говийн бүс маань хамтдаа бие бинийгээ хэрхэн нөхөж дэмжиж бас хөгжих вэ гэдэг энэ төлөвлөлт. За тэр дундаа зөвхөн төлөвлөлт биш бас хэрэгжилт маань эхэлсэн байгааг та бүхэн сонслоо. Тэгэхээр говийн бүсд маань өнөөдөр усны асуудал, за эрчим хүчний бас тодорхой их усрүүд, за тэр дундаа хүний нөөц энэ бол бас тулгамдсан асуудлууд байна гэж манай илтгэгч панелистууд бол хэллээ. За мэдээж хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудал бол бүх ажил дээр хэрэгтэй. Энэ бол бас говийн бүс маань тодорхой хэмжээгээр орлого бие даасан байдлаараа бас зарим тохиол хангах боломжтой боловч нөгөө талаараа хувийн хвшил бас хөрөнгө оруулах боломжтой юм тэр дундаа зөвхөн нэг салбарт биш нэлээд олон салбарт бол хөрөнгө оруулах боломжтой юм одоо потенциалтай гэж бид нэр ярьдаг ийм бүс байгаа. Тэгэхээр энэ бүсийн хөгжилд бас цөмөрөө амжилт хүсье. Ингээд энэ хилцүүлэг маань дуусч байна. Оролцсон та бүхэнд баярлалаа.